Тэгэхэд би хийжсэн оюутан байхдаа хийжсэн одоо тэр юу вэ штэ. Одоо материал дипломын ажил гэж юм байдаг байхгүй. Тэд нар бол тэгэл энэ л байна л да. Энийгээ өшөө баяжуулаад өшөө дээрээс нь нөгөө силуэт гэдэг юм уу лук нэмэл тэгэл би тэр тэмцээнд орж исэн түүхтэй юм. Тэгээд энэ одоо айгүй олон зургнууд зурж өгд юм аа. Тэгээд тэр дотроос сонгоод ордын. Тэнд бас тодорхой тэр загвар зохион бүтээгчдийн уралдаанд нас амжилт үзүүл төрүүллээ. Тэр олон дэлхийн олон орны авьяаслаг хүмүүстэй өрсөлдөж төрүүллээ. Өөрийн гэсэн нэртэй бас брендийг гаргалаа. Тэгээд одоо зарим хүмүүс бас бодож магадгүй. За цоолоо мөнгөч одоо ер нь мөнгийг бол одоо хөвлөж байгаа да гэж одоо тэгэхээр үнэхээр тийм байдаг юм уу? Энд чинь маш их одоо бас зардал ордог байж таарна л гэж би бас бодож байгаа хүний хөдөлмөр. Тийм шүү дээ. Тэгээд би ч ингээд сургуулаа төгсөөл тэр тэмцээнд ороод тэр тэмцээний дараа аягүй олон хүмүүс ч одоо тэр хүмүүст тийм брэндүүдэд ажиллах саналууд надад ирж илээсэн л да. Тэнд ажиллаж байхаар чи өөрийнхөө юм хий гэл ингээл тийм ээ. Чи өөрийнхөө брэндийг гарга чи тэгээ зэрэг чиний хийсэн юм яг чиний нэрээр л гарна гэл ингээл аягүй олон хүмүүс ятгахсаар байгаа л намайг тийм юм брэндээ гаргуулсан л да тийм. Анхныхоо коллекцийг гаргалаа. Тэгээд нөгөө нэг би яаж үнэлэхээ ерөөсөө мэдэхгүй байгаа байхгүй юу? Яаж үнэлэхээ ерөөсөө мэдэхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг хүн ирснээ шууд ингээд нөгөө үн тогтоохтой ингээд одоо ер нь ойлгомжтой шүү дээ тий. Одоо эргээ бодоход хэдэн цагийн хөлс орсон нэмээ хэдэн метр давуу орсон гэл бүх юмын тооцоол нэг үн гаргаж ирдэг юм байлээ л дээ тий. Тэгэд тэр хүнд тэгж яахгүйгээр шууд миний хуцыг хараад за энэс нэг чи цолоо хэдий хийж чадах уу гэж за би нэг 10 хиндэ гэдэг ч юм юу гэдэг чинь тэгүнгууч шууд харж байгаа л үнүүдийн өгчөөл энэ тэдийг гэл тэдэр заргал надад ингээл анх сосгод бүрстэ чочмоор амир үн хэлжсэн л да тэр хүн өөрөө. Тэгээд ер нь бол амир одоо юу гэдэг чинь дэ нөгөө лимиттэй эдишн болоод цөөн тоогоор хийдэг. Тэгээд үнийн хувьд бол бас харцсангуй үнэтэй. Одоо үнийг харьцуулах юм бол одоо дэлгүүрт доторх одоо хувцс чинь ингээд надаас гарч байгаа нэг үн гэж байдаг байхгүй юу? Надаас гарч байгаа үн одоо бусад өөр брэндүүдийн дэлгүүрт дотор одоо тавигдж байгаа одоо бөөний үнээр авчаад дахиад дэлгүүрт дотор нэг ингээд нэг тавигдж байгаа үн нийтийн нэг тийм үнэдэг байхгүй. Тэрнтэй харьцуулах юм бол одоо үнэтэй л дээ бидгт үн мүнийг хилээж авах. Тэгэхээр зэрэг нөгөө хүмүүс намайг айгүй нөгөө баян гэж боддог байхгүй. Манай найз оюутнууд ч гэсэн. Тэгээ яг нөгөө хэд чинь бас надад туслаад дунд нь орж ирээд буцаагаад нөгөө би олсон мөнгөө яаж зарцуулж байгааг нь хараад тийм ээ. Ерөөсөө эргэл шинэ коллекцэн дээр би ирээл унахад ерөөсөө яг л зардал маань юу гэдэг орлого зардлага баяр маань ерөөсөө юу болоо л яг ерөөсөө ингээл баланслаад таардаг байхгүй. Дахиад тэгэл захиалга аваад тэгэл яагаад явдаг. Тэгэхээр зэрэг энэ нөгөө нэг миний хийж байгаа тэр чинь би эхлээд ерөөсөө ойлгодгүй байсан юм л да. Яагаад ингэж баланслаад байт юм бэ би ч одоо ашиг олмоор л бас ингэж бас ашиггүй зүтгээд авах чинь хүнд хэцүү шүү дээ тийм ээ. Нэг үнэтэй уцаа зараад амар нэр ус хилээж аваад идэг. Тэгсэн чинь ерөөсөө л одоогийн байдлаар ерөөсөө миний хийж байгаа хувцс чинь ерөөсөө тайзны нөгөө нэг ийм ш тайзан дээр нөгөө нэг гараал нөгөө фэшн шоу болох газар чинь гараал явдаг. Тийм хувцснаар л ахгүй тийм хувцсраас бол яг нэг нөгөө хэлэхэд бол ашиг олдгүй юм мэлээ л дээ тий. Либерашн гэдэг нэг юм угаас нэрийг хараад ойлгож байгаа хэвчээ тий. 2010 онд тэмцээнд ороод гарсны дараа энэ сэтгүүл дээр гарсан билээ. Дандаа нөгөө төрлийн урлагийн аль салбарт хүмүүс сонин содны юу хийж ин те тэр хүмүүсийн тухайл гардаг юм билээ. Тэгээ намайг энэ ревелашн гэсэн бүлэгтээ багтаагаад тэр чихтэй ерөөсөө нэг мод тэр чихтэй Монгол гэсэн нэрний дор ингээд тэмцээнийг ерөөсөө яг ингээд тэр тэмцээнийг ховсдогч гэсэн тим гарчигтайгаар гаргасан юм билээ.
Тэгэхээр яг энэ брэнд гэдэг зүйл маань ер нь яг юу юм бэ? Одоо жишээлбэл яг өөрөө Цоолоо Монх гэдэг юм брэнд гаргацсан байна. Тийм. Энэ маань одоо яг юу юм бэ? Брэнд гэхээр монголчууд ингээл дэрсгээл тэрний ард ингээл бөөмөнгө бодоол нэг л амар нэг л брэнд гэхэр нэг л амар юм арал төсөөлт юм шиг байна. Одоо чамд яг ямар амбиц байна? Яг Цоолоо Монх гэдэг энэ брэндийг одоо бүр одоо улам өргөжүүлж нэрд гаргах ийм одоо асар их амбиц байна уу? Эсвэл ерөөсөө түрүү хэлжсэнчлэн уран бүтээлт хийгээд өөрөө тэрнээсээ кайф аваад явах одоо тийм амбиц байна уу? Яг үннийг хэлэхэд бол би ерөөсөө тэр масс заасан юм л бол за яг миний ирээдүй хоочдох тийм ээ үр хөвгт юу гэдэг үр хөвгт биш юм аа гэдэг миний юг нэг аваад явчих тэр хүмүүс хийгээд явж болох юм. Би яг одоохондоо бол ерөөсөө би тийм юмсан масс заасан юм боддоггүй шүү дээ. Тэгээ бүр ингээд л заримдаа нөгөө нэг ингээд бичин коллекц хийж нэг өсрөөл 100 хувцсан захиалга авдаг байхгүй. Нөгөө нэг хийсэн юм аа хийсэн хувцаа эргэж тавтаад нэг загвараас нэг 7-8 ширхэг тавтаж хийдэг байхгүй. Тэрийг хийхдээ би ингээд өөдөд эхэлдэг байхгүй. Шинэ юм аа хийж чадахгүй байна гэл ингээд цолоо мөнгө цолмантах гэсэн нэг тийм одоо миний өөрийн одоо хийсэр ухаан одоо юу гэдэг читэй нэг цаана нэг юм тэрний цаана нэг тийм миний нэг ертөнц нэг тийм одоо монголчуудын хэлэх туртаагаар бол нэг философи явж идэг байхгүй миний нэг юм орчин тий тэр дахин давтагдчихгүй тэр философиг яаж олж авч байна өөрөө одоо харьцуулж гин үү манай Монголынхаа энэ уламжлал соёлын үзэгдэл үйл явцуудаас олж харж гин үү эсвэл ерөөсөө өөрийгөө дотор байгаа юмнуудыг одоо яаж тэр хувцсан дээр гаргаж илэрхийлэх вэ? Тийм шүү дээ. Хүсээгүй миний нөгөө багада би ч багада их нөгөө бурхан харж зурдаг байсан. Атгамал хийдэг байсан. Тэгээд нөгөө бурханы ингээл ном момууд ингээл нөгөө аавынхаа номын сонд ороод үзэл ингээл бүр амар нэг сэтгэл тунагчсан бүр нэг цаанаа л миний нэг өөрийн юм шиг байдаг байхгүй тий. Зарим манай нөгөө Монгол хүмүүст бол бас сонь санагдаж байж магадгүй л дээ айгу уйдчихсан нэг тэнэг харагдчих магадгүй л дээ. Тэгэхэд над чинь тэрний нөгөө өнгөн хүртэл нэг гоё тийм ээ. Тэгэл би яг тэр дотроос чинь нөгөө аваа задруулаад ингээд тэнд сурсан юмтайгаа холиод ингээд яагаад айгуух тийм юу гэдэг байхгүй асар их тийм ресурс юу гэдэг чинь зөндөө юм юу ээждэг байхгүй юм цул юм өөрт чинь бүх мэдээлэл ээждэг байхгүй. Монголд хүний одоо бас нэг тийм давуу тал гэдэг юм уу тийм ээ. Тэнд очиод ингээ харахад тэр ялгагдж байгаа давуу тал болж байгаа тийм ямар чанарууд одоо бас байна. Тэгж харж ирсэн үү? Багшчууд хэлжсэн үү? Ажилгүй байдیں۔ Тийм. Багш нар бол хэлж мэдэхгүй л дээ. Тэд нарт аяг би аягүй сонирн байгаа даа байхгүй тийм Европ хүмүүс. Хоньны толгой идэж сууж байгаа л нөгөө ажиглал хоньны толгойн нөгөө артлын нөгөө юу хэсэг нь нөгөө чөмгтэй тарих юутай хэсэг нь гэдэг лээ. Тарих байгаа л да. Энэ надад аягүй таалагдаад би энүүгээр би хүзийний зүйлт хийж исэн. Тэгээл дахиад хараад байсан чинь бүр энүүгээр бүр нэг юм чэжвч хиймэр санагдаад тэгээд одоо энэ хувцс бол энэ одоо хоньны толгойн тарихны артл